Бидний үед бол амар байсан шүү дээ. 90 мг, 81 мг юм л ахнараа л амар байсан. Тэд дундаас халуун газ ирэх гэж бас л боо юм болтгүй байсан. Өглөө онгоолгоод оройн цэвэрлэгч болсон юм. Тэгээд ойлгос эхлэхтэй тийм ээ. Аа. Тэгээд үндэсний бүх жуудаа хоёр шал өөр юм лээ. Тэгээд би нэг хэсэг сая үндэсний бүхөр барилдаж тагнаж үзсэн. Тэгээд жуудаа хийж байгаад үндэс байлдна гэж үнэхээр байхгүй. Тэгээ үнс хийж байгаа жуудаа байлна гэж бас. Тэгэхээр ингээд юм хуваагдаад байна. Тийм ингээд хуваатай аль нэгийг сонгох. Тэгээд тэг хослуулаад тэгэл аль боломжоор болохоор л бэлтгэл хийгээл. Тэг би харж байхад ер нь ерөөсөө Япон жуудаа хийжлээ. Тэгээд тэр хүүхд эвтэйхэн сайхан бэлтгэлийн одоо би болдог бол хийлгчмээр л юм. Гэхдээ би багш тасуулагч юм биш болохоор тэр хүүхд бол бас ирээд харагдж байгаа. Нэлээ ирээдүйтэй харагдчихлээ шүү. Сайн байцгаана уу эрхэмнүүд үзэгчдээ. Монголын Жудо Академиас бэлтгэн гаргадаг Жудо Ток подкастын маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарын маань хүндэт зочноор 2017 оны Ironman дэлхийн аварга, Будапештийн дэлхийн аваргын 5 дугаар иргэн шагналт ганц тулгын алтан баганд оролцож байна. За багна бэлтгэл сургууль сайн байна уу? Сайхан тусч байна уу? За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За юун дөрөнд Жудо Академи дэрэгдэх Жудо Talk подкастэнд үргэлжлэн оролцуулж байгаад маш баярлалаа талархаж байна. За удахгүй багна маань энэ 2026 оны 6 сарын 19-ээс 21-ний хооронд болох Улаанбаатар эх орондоо болох их дуулах тэмцээнд одоо нэмэх 100 кг хэмжээнд өргөдөж оролцож байгаад бас баяр хүргэе. За тэгээд бэлтгэлийг нь хажуугаар бас цаг гаргаад манай одоо нэвтрүүлэгт оролцож аваад маш их баярлж байна. За баярлалаа. За ингээд эхнийхээ асуултыг бас тавьж бодож байна. Багна маань олон жил үндэсний шиг шаваагийн тамирчин Монгол улсынхаа нэрийг олон газарт дуусгаж явсан юм шилдэг тамирчтай нэг юм аа. Ингээд жудо бөхөр анх яаж сонгож хичээлв? Сонгож хичээлэх болсон гол шалтгаан юу байсан бэ? За анх би ер нь жоохон тарган хөвгт байсан. Тэгээ хөдөлгөөнтэй тийм хөвгт байсан. Тэгээд анх аавдаа хэлээд ааваа би барилж болох уу гэд. Тэгээ яасан чи өө танаа ах чинь барилдсан шүү дээ. Чи тэр спортоор нь барилдах уу гэд. За тэгэхээр өө тэгээ би тэрийг нь барилдчихъя гэд. За тэгээд анх удаа баг тэр ахыгаа мэдчихсэн. Одоо бол халууны болдоотор гээд. Оо одоо мундаг маш том багш тасжуулагч лаг тамирчин байсан. Тэгээд тэр хүн жуудоогоор өвдөсөн болохоор би тэргээр нь барилдъя гээд анх 2005 6 онд байна уу? Анх Тэмүүж спорт сургуулийн төвд миний анхны багш Инкватор Инхцэг гээд хоёр сайхан хоёр багш байгаа. Тэр хоёрын доороо очиж бэлтгэл сургуультай эхэлжсэн. 2005 20 жилийн юм тийм. Тийм баг одоо 20 жил. За халууны болдоотор багштай яаж холбогдох хамаатан болж таарж байна тийм. Тийм манай ээжийн яг төрсөн дүүн. Оо. Тэгээд маш ойрхон юм сайхан хүн байдаг байсныг тэр үед л мэдчихсэн. Тийм үү. Тэгээд тэр хүний ач гавьяагаар жудо бохот анх хөл тавьжсэн. За багна маань бага наснда Тэмүүжийн сургуулийн төвд анх орж ирсэн юм байна. Хэд настай байсан бэ? Анх 10 настай байсан юм уу? 5 он. Тийм. 10 настай бэлтгэл сургуульд ор. За жудогоо барилдаж үзээд нөгөө сансны дагуу юм болж ирсэн эсвэл шал өөр юм санагдчихсэн үү? Ямар ч байсан. За одоо миний яг санджаагаар бол хоёр багш маань угаасаа бэлтгэл ордог байсан. Би бол тоглоод явж идэх хүмүүс байсан. Тий, очиж тоглоод нэг юугаач мэдхгүй уучраач мэдхгүй анх. Тэгээд тоглож байгаа. Нэг л мэдсэн чинь л тэмцээн уралдаанд ордог болоо. Тэгээд нэг л мэдсэн чинь медаль авдаг болоо. Тэгээд хизэнээс анх медаль авч энэ өсвөрийн улсын аварганд тэрт одоо орж эхэлж байсан бэ. Өсвөрийн улсын аварга хамгийн анх хэдэн онд болж байсан бэ? Хичээлээд 2007 оноос анх медаль авч эхэлжсэн. Анхны тэмцээний маань медаль Олимпийн гараа Сараево гэх тэмцээн болж байсан. Тэмцээнээс хүрэл медаль хүрчихсэн. Тийм тэгээд тэрнээс цаашаага явсаар гайгүй явсаар байгаа медаль авдаг болоод. Тэгээд анх 2009 10 онд өсвөрийн улсын аваргад төрүүлээд өсвөрийн Азийн аварга шалралт тэмцээнд орох эрхээ аваад 55 кг-нд
Азийн аврах шалралт тэмцээнд очиод хүрэл медаль авчихсан. Өөх. Ондог тэгвэл ерөөсөл улсын авраг болоод Азийн аврагаас очиод яасан. Өсвөрийн улсын авраг болоод тэр жилийнхээ Азийн аврагт очиод медаль аваад ингээд олон улсын дивизэнд ингээд медаль аваад ирэхээр чинь хүн нэг шал өөр болоод тий. Анхны гадагшаа аваад медаль аваад ирэхэд ямар ч жоохон сэтгэл төрж байсан. Өстө бөөм баяа. Яс хармаар сан. Яс яаж авдаг ч юмсгүй. Яг л. Тэрнээс гадна нөгөө одоо бид нар чинь нөгөө жоохон байхад Эрдэнэт хархан руу их явчихсан орсон. Тэгээ тэнц очиод медаль авчвал хөө өстө. Яс хармаар санагдаад Могонд амар одоо яг заавал нэг хон ирдэг. Тэгээ Могонд өстө бүр ингээл тэгсэн ядаа ингээл касктэй ячварсан магтуулах гэх. Тэгээ тэрнтэй адилхан анхны тэмцээндээ очиод хүрэл медаль авдсан. Маш их баяртай байдаг. Манай ээж бас хэлдэг. Миний хөө ямар ч хамаагүй медаль авчихоо хүрэл медаль авчих гэж хүрээд ирээгүй хэлсэн. Тэгсэн чинь хүрэл медаль аваад хүрээд ирсэн. Би өстө тийм нэг хүүхдээ хүрэл медаль авах гэж хүрэл медаль авсан аав гэж хэлсээр байгаад хүрэл медаль авах болсон гэдэг. Тэгээд одоо энийг л хэлээ. Тэгээд маш их баяртай байсан мэдээж. Тэгээд тэр үед бол юу ч мэдэхгүй явсан л та. Гадагшаа гэж юу гэдэг тий. Тэр үед ч юусоо өдөө гадаанаар явж байгаа. Тайланд Бангкокт Бангкок зөв. Тэнд очиод халуун. Оо амар халуун. Сав шиг. Тий 55 гэлээр аа. За тэгээд өсвөрийн улсын авраг болчлоо. Азийн аврагт очиж медаль авчлаа. Дараа жилээс нь эхлүүлээл одоо амжилтууд гараад ирсэн байлгүй дээ. Улсын авраг зөв үгүй. Тийм тэгсэн тэгээд 2010 оноос хойш би ерөөсөө нэг тэмцээнд болтож ерөөсөө бүх тэмцээнд ороод ерөөсөө бүгдэнд нь дотоод гадаад. Тэр үед нэг гадаад яваагүй. Тэгээ нэг энэ юу л явж Хонконг юу бол Макао өндөр. Цуврал тэмцээнүүд. Тэгээ цуврал тэмцээнүүд л явжсэн. Тэгээд өсвөрийн дэлхийн аврагт очиод анхад очиод бас 7-д орчихсон. Өсвөр залуучууд насны хүрч бүгдэнд нь 7-5-тай. Залуучуудын дэлхийн аврагт орж ирсэн үү? Орж ирсэн. Тий. Словакт 13 онд, 14 онд Америкт зөндөө орж ирсэн. За эн чинь Монгол улсын авраг шалгаруулах тэмцээнд багнаа чинь хэдэн удаа төрүүлсэн бэ? Насны хүрчдээр 6 удаа төрүүлсэн. Залуучууд оруулаад өсвөр оруулахын самбараг болох нэ. Өсвөрт 3 төрүүлээд залуучууд 4 төрүүлсэн. Өөх 13 болоо ч тий. За 20 гаруй жил одоо жуудагийн халуун тоогонд Мондөг удаа тамирчин яваад одоо саяхан бас жуудагийн одоо өөрийн дивжэнээс нь тийм ээ One World гэдэг ийм дивжэн хийсэн байгаа. За өөрөө бэлдэж байгаа тийм дасгалжуулагч болоод явсан чи ямар ч юм. Тий. Анх нөгөө өөрөө л өөрийгөө л хичээгээл явдаг байсан. Одоо болохоор одоо бараг 30-40 хүүхдээ хойноос тий сэтгэл санаа ингээд тий яа тэр маань яаж байгаа энэ маань яаж байгаа л гэдэг. Тий санаа тавих одоо юу гэдэг тий хүүхдүүд ажиллах шал өөр юм билээ. Тэгээ юу жудо бөхөр барилдах тасалжуулах болно гэдэг чинь шал өөр асуудал байдаг юм лээ. Тийм ч учраас өөрөө сурах гад тантай болон Кодоканд 3 сард 14 хоногийн сургалтанд суугаад багш тасалжуулагч гэсэн сертификат аваад ирсэн байгаа. За нэг Кодокан гэсэн яриа сая 2026 оны 3 дугаар сард тийм ээ манай Монголоос анх удаага Кодокан гэдэг чинь одоо жуудаг яг үндсэн суурь одоо жуудаа эхэлсэн институт гэж явдаг. Дэлхийн одоо институт. Дэлхийн одоо бүхэл жуудагийн мэрэгжилтэнгүүд багш дасгалжуулагчид тэр одоо Кодоканы ордонд ирж дасгалжуулагч болж жуудагийн ёс заншил түүх соёлтой танилцаж юу заах гэдэг байгаа тийчнээс л болж мэддэг ийм одоо ариун жуудагийн одоо юугаар ариун тогшин тийм газар л да. Тэгээд энэ удаа урд нь бол ингээд дасгалжуулагчид бол ингээд 2-2-ороо жилдээ нэг удаа яваад сургалт намрагдаад ингээд яваад байдаг гэсэн. Тэгээд 2026 оны 25 оны 12 сард болсон нөгөө Токиог их дуулахын үеэр одоо манай гадаад хэрэг харилцаж байгаа Чойж өсвөрн за Батболоо захирал хийхэд Кодокантай уулзаад ер нь дасгалжуулагчтай бас бэлдээ. Энэ багчуудад зааж байгаа хамгийн гол хүн дасгалжуулагч. Тэгэхээр энэ дасгалжуулагч болох энэ одоо үнд суурийг бас зөв тавьж өгсөний үндсэн дээр цаашдаа жуудаа хөвчлөө аваад явах гэсэн ийм одоо хөтөлбөрийн дагуу уулзалт ярилцъя тэгээд ингээ 3 сард бид нар ч 10 хэдэл явлаа. Тий 10 нийлээд бол 15 зургуулаа. 15 зургуулаа тий ингээд явсан Кодокан дээр тий.
Тэгэхээр энэ бас л одоо жуудогийн холбоонд холбооноос зохион байгуулж байгаа бас л дасгал жуудагч руу хандсан ийм бас гоё том арга хэмжээ болсон гэж бодож байгаа та. Тэгээ би анх Kodokan зүгээр тамирчин багтаа очиод зүгээр бэлтгэл хийгээл. За нэг ийм юм байт юм байна гэдэг л мэддэг байсан бол барилгын юм мэддэг байсан. Тэгээ барилгыг баг мэддэг. Орд нөгөө нэг дивжээг дотор агуулсан тий мэддэг байсан болохоос яг Kodokan гэж юу юм бэ те? Kodokan Япон жудо гэж юу юм бэ те? Хүүхдүүд анхны шатны одоо юу заах хэрэгтэй гэдэг бэ те? Тийм би бүгдийг өөрийн биеэр мэдэрсэн. Тэгээд холбооны ерөнхийлөгч Жожо найзтай танд ийм сайхан одоо төсөл гэх юм уу те явуулсанд маш их баярлалаа. Биднэрт амар хэрэгтэй зүйл болсон. Тэгээ одоо бид нар хэрэгтэй зүйлээ одоо энэ хүүхдүүдтэй заахын тулд хичээгээд явж байна. Тийм болохоор та бүхэндээ маш их баярлалаа. Та нарын ачаар бас жудо гэж юу гэдгийг наацахаас нь жоохон бас мэдэрсэн. Тэгэхээр одоо сая өсвөрийн улсын аварга боллоо 2200 гаруй тамирчид оролцсон тэр тэмцээнд. Тий. Одоо Багнагийн маань одоо хариуцсан дивжнээс хэдэн хүүхэд тэмцээнд орсон. Анхны баг одоо том тэмцээн болж дарж байна уу тий? Тий, анх би энэ One World Judo клубыг анх өнгөрсөн намар 9 сарын сүүлээр нээсэн. Тэгээд хүүхдүүд маань хичээлсээр аваад за одоо ерөнхийдөө нэг хүүхдүүдээ тэмцээнд оруулаад тий одоо хаана явж тий за жудо гэж юу юм за тэмцээн гэж юу юм тий жингээ хасах гэж юу жиндээ орох гэж юу гэдгийг мэдрүүлэх гээд анх зооны манлай тамирчин гавьяа тамирчин намаа тогшихаа нэрмж тэмцээнд анх орж ирсэн үү хүүхдүүдээ тий оруулж ирсэн. Яагаад оруулж ирсэн бэ гэхээр Эрдэнэт хот надад айгүй ээлтэй байдаг гэсэн. Би Оросд тэмцээн болгонд очиж төрүүлдэг гэсэн. Тийм болохоор Эрдэнэт ээлтэй болохоор хүүхдүүдээ ээлтэй болов гэж бодоод тий бас бэлгшээгээд ээлтэй байж чадсан уу? Оо яг хөө хэмжээндээ бас нэг тий анх орж байгаа хүүхдүүд шууд бид нар бас анх ороод шууд нэг медаль авч байгаагүй шүү дээ. Тэрнтэй адилхан хэмжээндээ барилцаагаад хүрж ирсэн. За хоёр дахь тэмцээн гэвэл сая өсвөрийн улсын аврагт би орж ирсэн болохоос би очиж ингэж үзэж байгаагүй. Тэгээд маш сайхан зохион байгуулалттай маш гоё тэмцээн байгуулсан. Миний бодлоор бол тэр 8 дивизион дээр анх удаага гэж бодож байна. Тий анх удаа. Тий маш өндөр зохион байгуулалттай тэмцээн 4 өдөр болж өндөрсөн. Тэгээ манай клубээс нийт 7 тамирчин орсон. Тэгээд нэг нь болохоор 3 ялаад 8 орохын хожигдсан байна. Тийм л амжилттай гарах юм да. За Багнагийн маань үндэсний шигшээ багт ер нь 90 кг хэмжээнд маш олон жил барилцсан тийм ээ. Тогтвортой олон жил барилцсан. Би 2021 оны Будапештийн дэлхийн аваргаар одоо Голландын Кристиан Тот гэдэг нэг юм намхан мундаг тамирчин байсан тий. Бас медаль авч байлаа. Унгарийн Кристиан Тот тий. Олимпийн хүрэлтэд дэлхийн аварга мөнгөтэй дэлхийн аварга хүрэлтэд надараас хүрэл авч ирсэн. Тэгээд бүр медальтай. Тамирчинтай. Будапештийн дэлхийн аваргад өөртөө хэр бэлтгэлтэй орсон, хэр бас итгэлтэй байсан. Тэр бас нэг дэлхийн аваргын талаар бас эргэж нэг дурсаж амжилттай гаргасан. Дэлхийн аваргад орохын тулд нэлээд болсон нөгөө ковид гараад тийм ковид арес гээд тэгээд би юусоо олимпиад орох гээд бэлгсэн зорьсон байсан. Тэгээд юусоо ирээл нэг тэмцээнд ороод ирээл 21 хоног карантин. Гарч ирээ 14 хоног. Гэртээ карантин. Тэгэл гэртээ өөрийнхөө чадлаар бэлж байгаа л дараагийн тэмцээнд болоод. Тэгээ явсаар агаал яасан дэлхийн аваргад бол маш сайхан формтой байсан. Бүх юм маш гоё байсан. Тэгээд 6 тойрог нэг хил 6 тойрог барилдаад үдээс хойш пенальт шалгаад хүрлийн төлөө Унгарийн алдарт бүх Кристиан Тотод оноо алдаж хожигдоогүй. Торгуулаар хожигдсан. Тэрэн дээр гэхдээ бас их юм шалтгаалсан байх гэж би боддог. Унгар улсаас нэгч медаль авсан. Нэгт, хоёрт нутаг дээрээ. Тэгээд ер нь яг нөгөө энэ тэмцүү барилдаад байсан болохоор тургуулаар
хожигдсон. Тэгээд тургуулаар хожигдохоор яг уу тамирчин ганц боломж олдно гэдэг шиг айгу их тэр үедээ амар харамсаж байсан л та. Яг нэг оноо алдаад нэг илүү байсан бол одоо бас яа илүү байсан бол яа ихгүй гэд ер нь бол их баян бодогцоо. Тэгээд 6 тойрог барилдаад үдээс хойш ягаад хөрлийн төлөө барилдсан. Тэгээд би жин их хасдаг. Тийм тэгээд жинтэй айгүй их холбоотой байсан. Тэгээд яалчгүй үдээс хойшоо амар тамирчсан байсан. Тэгээд тэгэл хожигдсан та. Тийм байна. Харин тий одоо арам одоо багнаа чи өндөр хэд гэлээ метр? Метр 88. Метр 88. Тий. Тэгээд 90 кг. Одоо европчууд бас л яг тиймэрхүү байдаг л да тий. Тий, Европ 90 кг, 81 90 кг бол үнэхээр европуудын үнэхээр одоо нэг хамгийн хэцүү жин тийм ээ. Тий, хамгийн жил барилдахад юу гадаадд бол ерөөсөө одоо ер нь гадаад хэлтгүй ер нь одоо энэ IGF-ийн тэмцээнд бол оролцогчийн тоо оролцогчийн тоо 81 90 кг хамгийн их юм байдаг. Яагаад бол Европуудын яг дундалж байдаг. Манай жинд гэхэд тэгэхээр авах 70 80 хүн ордог. Тийм онцлогтой байх. Багнааг болохоор ингээд энэ жуудогийн яг ингээд жуудо барилж байгаад үндэсний бөхрөө ингээд ороод барилдсан. Одоо зөндөө олон дамжид байдаг шүү дээ. Одоо бас байдаг. Жуудоороос бас сайн барилд үндэсний бөхрөөч ингээд бас 2 дээр үл яваад одоо ийм бас байдал харагддаг надад дасгалж болгочод. Би болохоор алтан багныг болохоор 90 кг хэмжээнд үнэхээр одоо Монголын бас хүнд жинд. Өстө үнэхээр жуудо одоо үнэнч тууштай өөрийгөө маш их ажил зориулсан ийм тамирчин гэж дотроо маш их үнэлж явдаг. Нэг юмдаа маш их тууштай үнэлж явсан гэдэг талаас тий. Тэгээд багнаач нь Азийн аваргаас мөнгө хүрэл медальтай тийм ээ. Тэгэхэд онд олж байсан юм байна. 2022 онд анх Казахстан улсад хүрэл авчихсан. Тэгээд дараа кг. Тий бүгд 90 кг. Дараа нь Хонконгт болсон 24 оны Азийн аваргаас тэмцээнд очиж финалдаад мөнгө авчихсан. Хаанхын тамирчин финалд байсан? Японы Мурой Санширо гэдэг. Мурой Санширо одоо энэ барилж байгаа. Тий. Финалдаад. Тэгэхэд финалж байсан. Тий. Барахгүй байсан. Барахгүй биш. Нөлөө үзсэн. Тий. Тэгээд чи чинь бас өөрөө зүүн талдаа Мурой авч болохоор зүүн талдаа учраас. Тэгээ би нэлээд их таарч байсан. Тэгээ Японууд тэр зөндөө таарч байсан. Бүх одоо бүр массажигаас дэшиг ингээл бүгдэнтэй л харчихсан. Юки массажиг гэл ах トゥ тий. Тэднээс олимпиад орж байсан тамирчин шүү дээ. Ах トゥ ирээд шүү дээ. Тэгэн 70 урт байлаа. Тэрнээс хойш ер нь бүх Японууд гарч ирээд утсан шүү. Зөв. Азийн наадмын мөнгө медальтай тийм ээ. Азийн наадмаар хинтээ финалж байсан байна. Азийн наадмаар олимпийн мөнгө медаль, дэлхийн аргын мөнгө хүрэл медальт Солонгосын тамирчин Гогдон хаан гэдэг тамирчин байдаг. Тэрнтэй мөн ч олон таарсан шүү. Тий, мөн ч олон таарсан. Тий, тэнтэй угаа батал яваад байдаг байсан. Тий. Тэндээ таарад тэгээд аргын талаа хичгцсэн. 2017 онд армийн дэлхийн аварга. Тий. Басан тэр ер нь маш өндөр зэрэглэлийн бас их том тэмцээн болдсон шүү дээ. Тэглгүй яах вэ? Тий. Финалийн барилдаа. Тий, хамгийн анх алдар спорт хороонд нэмлэг өгч өрлөг өгч ороод тэгээд тэр жилдээ шууд Швейцарт очиж ороод тэгээд шууд тэр жилдээ явсаар хагаад армийн дэлхийн аварга болж ирсэн. Тийм. Финалийн барилдаануудад ер нь хэцүү хүнд барилдаанд хийж ирсэн үү? Өө пенал гэхээсээ илүү наан барилдаа хийсэн. Тэгээд армийн дэлхийн аваргачаа юу хуучин дүрм шиг ингээд торгуулна бүр нэгээс ахуулаад ингээд явдаг. Одоо 8 дурдгуу тий. 8 дурсан торгуулаад байдаг шүү дээ. Тий. Армийн дэлхийн болохоор тэгдэггүй. Тийм болохоор бас 6 7 тойрог барилдаа хийж төрүүлж ирсэн. Тэгээд нөгөө 3 4 дахь барилдаа айгүй хэцүү надад санагдчихсэн. Тий. Доогоор надад. Аврагын төлөө бол бас арай гайгүй. Ерөөсөд бол бас гайгүй. Зон дотор л барилдаа явчихдаг. Зон дотор л үгүй алцаалаа. Хүрлэн бас зон тохиолтой. Тий, тийм дүнтэй байдаг. Армийн дэлхийн аварга ер нь Монголд байдаг. Одоо миний мэдхийн шгшээгийн дасгаж бол Нямл хавг ах. Тий. Манай армийн анхны дэлхийн аваргач сонсч байсан. Тий, хамгийн сүүлд эхлээд Халууны Болдбаатар. Болдбаатар өгш. Тэгээд армийн дэлхийн аварга болж байсан. Тий, хамгийн анх. Тэгээд Нямл хавг. Тэгээд
Батсуур ах. 66-гийн тий. Тэгээд дүүрэн баяр. Ингээд 5 тавлаад байсан. Одоо болохоор саяхан жилийн өмнө 2 жилийн өмнө манайхан очиод бас арай бэлхий аврах 2 3 наран цэцэг болж исэн баха. Идеа болцсон. Сая багаараа бас төрүүл за арай бэлхий авраар. Ер нь бол их болцсон шүү. Зөв. За одоо ингээд 90 кг-аас ерөнхийдөө жингээ тавиад нэмэх 100 кг барилж байна. Дотоодын чансаа сайжруулах энэ тэмцээн топ 6 гэдээ бас жуудын холбооноос зохион байгуулж явуулж ясан. Дотоодын өрсөлдөөнийг сайжруулъя гэдэг ийм тэмцээнд 2 3 төрүүлсэн үү мөнгө авч ялаа. Нэг төрүүлээд бусд дандаа мөнгө өгдөг. Тэгээ ганц хажигдсан гонч сүрэнд л яваад байсан тийм. Дотоодын чансаадаа 2 төлөө яваад. Энэ 2028-ийн Олимпиро бас санаа оноо байгаа юу? Баймаар л юм. Тий. Яг одоо гэж. Яг тэгээд одоо явуулахгүй хаа. Албаа яахгүй бах тий. За тэгээд яг нэмэх чинд болохоор манайх чих зовлондоо шүү дээ 90 кг-аас дээшээ тэгээд үндэсний бөхрөө ингээд бас давхар бэлтгэл хийгээд яг жуудагаас 100% яг жуудаар бас хийж чаддаг бас юм байдаг. Энэ талаар ер нь дотор юу гэж бодож явдаг вэ? Энэ ер нь баг зэмгийнхэн бол үнцээр барилах боломжгүй. Учираас ингээд амжилт гаргаад идэг. Хүн зэмгийнхэн болохоор болоод тий нөгөө үндэсний спортоор барилдвал бас нэгт өөрийнх нь хобби байгаа. Хоёрт тий нөгөө бие хаана ер нь тохиромжтой байх гэж боддог. Тий тэгээд жуудо бухт би нөгөө амьдралаа зориулсан л та. Тий. Яагаад гэвэл би чадхаас биш чадахгүйгээс явсан тэгээд өглөөс өдрийн 2 3 бэлтгэл хийдэг. Тий. Тэгээ манай гэр бүл манай ээж аав эхнэр хүүхдүүд маш их дэмждэг. Тэгээ тийм болохоор үдээс ирэхтэй явж байгаа юм шиг. Манай ээж аав ялангуяа ерөөсөө нэг юм даатай тий даацаа ерөөсөө тэгээ хүүчрэнгүүд хоол бэлэн халуун хоол тэгээл явхад шууц өнөр бэлдээд угаагаад хүчин тий тэгээл тэмцээн уралдаанд яхад л бид нэр өөрсдөө бас зардал гаргана шүү дээ тий тодорхой хэмжээнд дээр үед бас нэлээд гаргадаг байсан. Тэгээл ээжээ аав хань ижил тий хөр хүүхдүүдтэй маш баярлалаа гэж хэлээ да тий. Үндэсний бүхийн одоо бэлтгэл хийгээ жуудаа барилаад ингээд яваад байх талаар ер нь өөрийн бодол ямар шиг юм байдаг вэ? Үндэсний бүх жуудаа хоёр шал өөр юм лээ. Тэгээ би нэг хэсэг сая үндэсний бүхөөр барилдаж тагнаж үзсэн. Тэгээ жуудаа хийж байгаад үндэс барилдана гэж үнэхээр байхгүй байлаа. Тэгээ үндэс хийж байгаад жуудаа барилдана гэж бас. Тэгэхээр ингээд юм хуваагдаад байна тийм ээ. Хуваатай аль нэгийг сонгох. Тэгээд тэг хослуулаад тэгэл аль боломжоор болохоор л бэлтгэл хийгээл тий болохгүй зүйл бас байх юм тий мэдээж байх. Одоо ингээд нэмэх чинд барилж байгаа 90 кг барилж яасан. Одоо ингээд нэмэх чинд барилж байгаа учраас бас үндэсний бүхний улсын аваргаар ингээд үндэсний бүхний том золтой бөхчөд өрсөн. Жуудагийн тэмцээнд орж ирдэ штэ тий. Тэгэл тэр болгоны бүгдийг л ялаад байдаг. Жуудаа болохоор зэрэг үндэсний бөхөр болохоор тэгэл дахиад өөрөө авчих. Тий тэгэхээр шал хоёр нөө өөр байгаа болохоор тий хоёр бэлтгэл нь шал өөр юм лээ. Тэгж байгаа гэж. Багна жуудоогоос гадна ер нь өөрийн хобби энэ төр гэж юу байдаг вэ? Ер нь чөлөө цагаар бас юу хийх дуртай бай? Ямар спортоор хичээлдэг вэ? Одоо зурдаг ч юм ингээд янз янз байдаг шүү дээ. Би сакс тоглох дуртай байсан. Тий. Жоо махтаа сакс тоглох амар дуртай. Одоо ч гэсэн тоглож байгаа юм. Одоо ер нь бодлоо болсон. Тий. Чөлөө цагаараа. Тий, зин юмэд одоо ер нь тэгээ бас нөгөө чөлөө цаг нэг гарахгүй. Тэгээ клуб ингээд сайн клуб ажиллаж байгаа болохоор давхар хүүхдүүдтэй санаа зовоод тэгээ бас өөрийгөө хөгжүүлээд бас тий жуудаа үндэс гээл янз янз хийгээл тэгэл цатахаараа энэ юм гээл явж байна. Би нэг залуучуудын ангиллаас нэг тамирчтай уулзч ярилцж яваад асууж байсан юм. Манай шагшаа баг дотор хамгийн их гоё бие зөв авч явдаг. Бас ингэж хүндэтгэж явдаг нар ямар тамирчин бэ гэж ерөөсө бараг л 70-80 он алтан багнах аюу гоё бие авч явдаг. Тэгээд ингэ шигшээ дээр орохоор аюу гоё ингээд юм зааж өгдөг. Амар гоё харилцдаг. Тэгээд бүр амар хүндэлдэг
нэрийн нэг нь одоо алтан багнах хэрэгтэй гэж хэлжсэн. Тэгээд ер нь доороос гарч иж байгаа шигшээд ингэ дөнгөж орж ирж байгаа ч юм уу шигшээгийн заланд орж ирээ бэлтгэл хийж байгаа хүүхдүүдэд ер нь ах хүний хувьд яаж ч гоо хандах хэрэгтэй байдгийг. Баярлалаа. За юу одоо симпай кохой гэж зүйд байдаг шүү дээ. Симпайуд бол миний бодлоор бол зүгээр кохой одоо хүүхдүүд бага насны хүүхдүүд те том одоо туршлагатай одоо ах эгчнээс дээр санаа зовлтгүйгээр очиод за хаа ихчээ энэ яа тийм те ингүүл яа тэгвэл яа тийм ийм ихийг заагаад өгчөөж тэгвэл яагаад өгчөөж гэх юм бол бид нэр бүр амар туртай хүлээж авна. Яагаад гэвэл бид нар мэдж байгаа тийм тэмцээн дээр ингээ хийж үлдсэн тийм тэр нь болохгүйсэн нь болохгүйсэн ингэж хийвэл болно тэгж хийвэл болно гэсэн одоо туршлага гэх юм уу тиймтэй болцсон болохоор хүүхдүүд маань дүүнер маань санаа зовхгүйгээр хурж ирээд ах эгч нараас сайн асууж байгаараа бид нэр зааж өгөхөд маш их гоё дуртай байдаг бас бэлэн байдэн шүү. Санаа зовхгүй хурж ирээд асууж байгаараа. За наач харин өстой энэ шигшээд орж ирээд бас санаа зовж байгаа шүү дээ. Чийч бас тийм л байсан. Анх ингээд шигшээ баг энэ тэр томчууд бэлтгэл хийж байгаа заалаар орох ямар хэцүү байдаг. Очоод бэлтгэл хийхээр яагаад гэдэг ингээд сандралтай байдаг. Ийм үед бол ер нь санаа зовлтгуудыг ах нараас очоод асуугаад ингээд нэг баг л болж байгаа шүү дээ тийм ээ. Тий, нэг баг гэж ойлгоод байх юм болж байна. За алтан баг нь маш олон жил ингээд доктортой сайн байрлалцсан тамирчаа. Тэгээд ер нь би одоо ингээд өөрөө дасгалжуулагч хийгээд явж байгаа. Хүүхдүүдийн одоо өөрөө ч гэсэн одоо энэ өөрийн клуб байгуулад ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйн талаар бас их дутуу ойлголттой хүүхдүүд бас их зөндөө байдаг. Сэтгэл зүгээ яаж бэлтгөө тэмцээнд орох дургүй хүүхд байна. Бэлтгэлийг дуртай мөртлөөсөө тэмцээнд орох дургүй. Бэлтгэл хийдэггүй мөртлөөсөө тэмцээн бодгооргүйгээд ороод байдаг ийм хүүхдүүд байдаг. Тэгэхээр энэ дэр сэтгэл зүйн бас нэг юу байгаад тах шиг байгаа. Тэгэхээр сэтгэл зүгээ тэмцээнд орохдоо сэтгэл зүгээ яаж ер нь бэлтдэг байсан бэ? Өндөр амжилт үзүүлэхийн тулд ер нь ямар шуухан бэлтгэл заавал одоо энэ хийх ёстой шүү гэдэг ийм бас сампай хүний талаас, багш хүний талаас энэ дүүнертэй хандж хэлэх зөвлөгөө энэ төр байгаа юу? Байгаа. Ялангуяа бас том жингийн дамжтай. Тийм. Сэтгэл зүй мэдээж маш чухал, хамгийн чухал. Одоо 100% ярих юм бол 70% гэж би бодож байна. Яагаад гэвэл бэлтгэлжилт мэдээж байгаа л та. Гэтэ сэтгэл зүйгээ маш сайн бэлтжиж мэдээж бэлтгэлж хоёр тэмцэж хоёр хоорондоо одоо нэг машинд нэг араа хийнгүүт нэг хоорондоо оронгууд хэлэгдэн шүү дээ. Тэрэн шиг гэж би бодож байна. Тэгээ сэтгэл зүйгээ бэлтгэлээс илүү мэдээж сэтгэл зүйгээ хамгийн түрүүнд сайн бэлтэж байгаарай. Тэгээ бэлтгэл бол яг өдөр болгоо ингэж хийгээхээр боорондоо орох чадвар сайж. Тийм тэгээд тэрнээс гадна маш сахлах баттай. Одоо жишээлбэл гадуур дотор орохгүй одоо найзууд ингээл тоглоом ингээд тэгээ янз бүрийн ингээл оройтож тийм байхгүй маш их сахлах баттай. Тэгээ өдөр болгоо хийх юмаа хийгээд тэгээ багшийнхаа үгэнд ороод багштай бас сайн идэх хэрэгтэй. За тэгээд бас яг жудогийн спортоор хичээлж байгаад яг сэтгэл зүй ингээд 170% байх хэрэгтэй гэж хэлж байна. Тэр сэтгэл зүйг яаж бэлдэх хэрэгтэй? Тамирч хүүхд өөрөө одоо ингээд өөртөө суулгах хэрэгтэй юм уу? Багш тасгаж өгч нөлөөлөх хэрэгтэй юм уу? Сэтгэл зүйч дээр хандах хэрэгтэй юу? Тий, ер нь өөрсөө багаас нь ахуулаад заа зөвлөд байх хэрэгтэй юм л л дээ. Мэдээж багш тасруулах хэрэгтэй. Хоёрт өөрийгөө бэлдэнэ. Гуравт ерөөсөө юмнаас айж болохгүй. Дуртай юм л хийж байгаараа. Жохон байхад одоо эцэг эхчүүд ингэдэж штэ. Нэг юм хийх гэж салахгүй тал яг готгүй болоо тэгээрээ ой болохгүй шүү тэрээ болохгүй шүү гэж хэлж штэ. Тэр чинь л ерөөсөө ингэ болохгүй гэдэг юм л яваад. Зүг ингэ дараад байгаа юм шиг надад санагдсан. Тийм болохоор өөр ингэ зөрөгтэй те чи чаднаа байнга хэлээд те чи чаднаа чи мундаг штэ. Өөрт нь итгэлтэй болгоол. Тий анханаас нь жоогноос нь өөртөө итгэлтэй болгоод тэгээ мэдээж сэтгэл зүй, спортын сэтгэл зүйч гэж одоо тусгай юу байгаа тийм. Тэрэндээ ер нь өөртөө ингээ хамрагдаад явбал маш хэрэгтэй байхаа. Тийм. Ер нь бол 70% гэж бодож байна. 30% бэлтгэж ил тийм. Бусдад нь одоо захлах бат одоо юу гэдэг тийм. Бүх юм байж л нэг тэгж ажил яг л цогт орж иж цогтой ингээ гэж би л бодож явдаг. За багнаа болохоор
дэлхийн дивизэнд маш олон жил бас барилдсан дэлхийн дивизэнд хамгийн хэцүү өрсөлдөгч ямар ч жоохон тийм тайпны хүн байсан бэ? Өндөр хүмүүсийг барилдахад амархан байсан эсвэл одоо ийм намхан дуу ийм пагдаасан хүмүүс хэцүү байсан уу? Одоо энэ Кристиан Тодчерсэлийг жижиг танк шиг л юм байна. Намхан хүмүүс бас өндөр хит өндөр хүмүүс. Тэгээ намхан хүмүүс бас ядраатай доогор сургаж орчиж байна. Тэгэл бас бэртэй те нэг юм намхан нэг цул нэг хүмүүс идэв шүү дээ. Ялангуяа ярингэлгээр хамт. Тий. Хэвээ олон студ байгаа шүү дээ. Тий. Ааха. За одоо ингээд шигчээ баг дээр ингээд бас бэлтгэл ирээд үнэртэй одоо янз бүрийн зүйлээс заагаа зөвлөд ингээд явж байна. Бас одоо нэмэгчэнд бас ингээд гайгүй барилдаж болов. Бас ингээд өөрийгөө хөгжүүлээд яваасаа гэсэн юм томирхч ер нь байгаа юм. Бай. За би өсвөрийн тэмцээн харж байхад бол одоо Сүхбат аврагын дээр нөгөө цэцэг хор гэдэг. Тийм цэцэг хор. Тэр бас гой толцсон байлээ. Тэгээд тэр ерөөсөө бас би харж байхад ер нь ерөөсөө Япончууд хийж илээ. Тэгээд тэр хүүхд эвтэйхэн сайхан бэлгийн одоо би болдог бол хийлгчмээр л юм. Гэхдээ би багш тасуулагч юм биш болохоор тэр хүүхд бол бас ирээд харагдж байгаа. Нилээ ирээдүйтэй харагдчихлээ шүү. Ер нь бусд хүмүүсээсээ тий ерөөсөө одоо өсвөртэй юм байгаа юм чинь залуучууд насны турштай гараад ямар болох вэ тий. Тэгээ одоо ингээд дотоодын тэмцээн болохоор ингээд 73-81-ээс доош бол ерөөсөө маш их өрсөлдөөн байдаг шүү дээ тийм. Одоо ингээд 90-100 нэмэх гээд явхаар л бас тэгээд оролцогчийн тоог ингээд бага болоод явдаг. Энэ дээр ер нь ямар арга хэмжээ авсан дээр одоо яг өөрөө ингээд туулаад яваад ирсэн учраас яаж ер нь тамирчдыг бэлдэл зүгээр гэж ер нь өөрийн бодол байдгүй. Бага бидний үед бол амар байсан шүү дээ. 90 мг, 81 мг ч юм бол ахнараа л амар байсан. Тэдний дундаас халуун газ ирэх гэж бас боо юм болдог байсан. Тэгээ том жинтэй хүүхдүүд тэгэл үндэсний спорт руу явж чадах шиг. Харин тий. Тэгээд жудо барилтыг гэвэл жудо ч нөгөө их спорт. Тэгээд классик болохоор ерөнхийдөө бол олимпиад орно том спорт болохоор жудо зөв шүү. Тэгээд том жинтэй хүүхдүүд бити шантраарай. Тэгээд нэг жоохон бэлхэл хийхлээр шантраад ч юм уу яагаад ч тэгээд ингээ алга болчихсон. Маш чухал. Тэгээд шантрахгүй ингээд өдрөө болгон бэлхэл сургуультай маш сайн чанартай байвал удахгүй. Одоо Монгол Улсын 81 цаашлаад тий гадагшаага тэмцээн уралдаанд ороод одоо амжилт гаргах үндэслэл байгаа шүү. Яагаад гэвэл Монгол улс ч нуруундаа бяртаа гэж ярьдаг. Гол ясны бяр. Тийм болохоор бидэрт одоо бүтэн бүрэн боломж байгаа. За ингээд өсвөрийн улсын аврах сая 8 дивизэн дээр гой зохион байгуулалтаа боллоо гэсэн яриа ярьсан байлаа. Танаа тамирчид бас ингээд ороод эхэлчихлээ. Тэгэхээр ер нь ерөнхийд нь ингээд энэ тэмцээнийг ерөнхийд нь хараа. За манай Монголын тамирчид иймэрхүү юм дээр их сайжруулах зүгээр юм байна да. Энэ их давуу талтай байж байна. Энэ жоохон дутагдaltaй тал байж байна. Дутмэрийн тамирчны хувьд юу ч харсан байна. Тамирчид оролцож. За өөртөө дутаад ах юм байхгүй бол тэмцээн болж илээ дээ. Тий. Яг энэ чигээр л ингээд явж байгаа улсууд бол амар хөгцсөн л. Одоо энэ чинь улсын аврагт ороход хотын аврагууд бүсүүдийн аврагаас шалгаруулж орж байгаа хүүхдүүд 2200 байгаа шүү дээ. Шалгаруулахгүй орох юм бол бүр яах юм бүр замраа гаална тий. Тэгэхээр энэ нэрчээрээ сайхан гоё холбооны менежмент тий та бүхний ачаар ингээд сайхан явж байгаа. Тийм болохоор энийг л алдахгүй энэс л дээш стандарт тавиал тэгэл энэ л үнэхээр гоё болж илээ тэмцээн. Хилээд авах юм бол үнэхээр байхгүй лээ. За ингээд энэ манай монголчуудаа бүхий орн гэдэг одоо жодохи холбоо маань ингээд жил бүр ингээд Улаанбаатар Чингис хаан Гранд Прикс тэмцээнийг явж ирсэн болвол дахиад их одоо зэрэглээ ахиулаад Олимпийн оноо олгох их туулга тэмцээнийг аваад явж байгаа. Дотооддоо ингээд дэлхийн шилдэгүүдийг жилдээ нэг удаа цуглуулад ингээд бас өөртөөс нь тамирчтай оролцуулаад энийг чи тэр чигээрээ өсвөрийн тамирчид харж байгаа шүү дээ тийм ээ. Энэ бас нөлөөлж байгаа гэж боддгоо. Нөлөөлөлгүй яах вэ? Энэ чинь маш ач холбогдолтой тэмцээн. Яагаад гэвэл
нэгт одоо манай Монголын энэ Улаанбаатар Гранд Сламаар Олимпийн оноо тий хүн төрөлхтний одоо Цэнгэлийн манлай Олимпийн оноо олгох тэмцээнээр манай Улаанбаатар Гранд Слам маань эхэлдэг. Тийм учраас одоо гадаадын одоо шилдэг тамирчид бүгд ирж байна. Олимпийн дэлхийн аварга одоо юу гэдэг те Европын аварга, Азийн аварга бүх тамирчид оноогоо авах гээд энэ цугларж байгаа. Тийм болохоор одоо манай өсвөрийн тамирчид, залуучуудын тамирчид те хурж ирээд бэлтгэл сургалтын үзээд ийм бэлтгэл хийд юм байна те. Одоо стебернер болно шүү дээ. Мөсөргөн дээр тэнд очиод тэмцээн өнөө үзээд те очиж үзээд за ийм тэмцээн ийм гоё юм болд юм байна те. Одоо олон улсын жуудо бүхийн одоо IGF тэмцээн ийм гоё тэмцээн болд юм байна гэдэг дотооддоо те. Ялангуяа Улаанбаатарт ингээд зохион байгуулж чад маш ач холбогдолтой маш хэрэгтэй тэмцээн болж байгаа гэж би бодож байгаа. За багнаамаа тэгээд одоо өсвөрийн тамирчидтай ажиллах ганцаараа ажиллаж байгаа туслах багч байгаа юу? Ганцаараа гэж бүх бэлтгэлдээ ороод өглөө бэлтгэлээр өглөө онгоолгоод оройн цэвэрлэгч болсон юм. Тэгээд ойлоос эхлэлтэй тийм ээ. Ер нь энэ өсвөрийн тамирчид ч бай, ер нь жудо бөхөөс энэ жудо бөхөр хичээлж байгаа хүүхдүүд одоо хандаж тийм ээ. Жудо бөхөөс энэ эцэг эхчүүд бас хандаж жудо бөхөөс ер нь ийм л зан чанарыг битээ алдаасаа. Жудо бөхөөс ийм л юм сурах хэрэгтэй шүү. Жудо барилдаг хүүхдүүдийг жудо-ка гэж хэлдэг тийм ээ. Жудогоор оролцож байгаа бүх хүмүүсийг жудо-ка гэж хэлдэг. Жинхэнэ одоо жудо-ка болохын тулд хамгийн их одоо сурах ёстой зүйлэр нь юу гэж боддог вэ? Юу би энэ One Judo клубыг юу гэж бодож нээсэн бэ гэхээр мэдээж би өөрийнхөө гаргаагүй амжилтыг гаргахыг хүсэж байгаа. Тэгээд наандаж одоо хүнтэй зөв болгосон харьцахтай. За сайн мань уу та хүнтэй сайн мань уу гшаа тий. Сайхан амарсан уу та гэдэг юм мэдлээ сурчих одоо ах ихчтэй байгаа тий. Мэдлээ сурчих. Цаандаж мэдээж олимпийн аврах болох зорилтоор нээсэн. Тэгэхээр өсвөрийн үеийн залуучуудын дөнгөж хичээлж байгаа хүүхдүүд маань анханаас нь одоо жудо бүхийн дэг жоёг гэж юу гэдэг тийм ёслогоогоор эхлээд ёслогоогоор төгсдөг. Тэр юмыг анханаас нь сайхан суурэ сайхан тавьчвал цаашаахаа маш гоё ингээд зөв дэлхийд хөгжөө явчихна. Юм сурахгүй, тийм юм сурахгүй орж ирээл ингээл хийг яг гээл хаахалцаал ингээд ах юм бол хизээж жудо сурахгүй. Тэгээ нэгт хоёрт болохоор үнэнчээр тэгээд тууштай байх хэрэгтэй. Юусе шантарч болохгүй шүү. Шантрах үе зөндөө тийм маш их юусе өдөр болгон бодогддог. Тийм болохоор шантарч болохгүй тууштай. Тийм байгаа сайн. Энэ занжаараа тэгэл одоо бидээ сайхан суулгаад авч. Энэ бол жудо амжилт үзүүлэхээс гадна бас хүний амьдралд маш их том хэрэгтэй л занжаар шүү дээ. Тийм амьдралаар ч гэсэн хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ гадагшаа гараал хүнтэй ингээл таархад өө сайн байна уу те нэг уулзтай те тийм болчвол маш гоё. За энэ хүүхэд чи ийм хөөрх юм байна да те ийм гоё юм байна гэж яриа. Нэгэл цаашлал ингээл жудо бүх яригдэн шүү дээ. Нөө энэ ч нөгөө жудогоор чи ял хүүхэд вэ гэж. Өө энэ чинь жудоор барилдаг. Энэ жудо чи ийм гоё юм биш тэгэхээр тэгэл аргагүй гэл. Тий аргагүй. Жудо чи юм шүү дээ. За энэ хүүхдийн One World гэдэг энэ утга агуулга нь хэн өгсөн бэ? Тэгээд энэ юуны танаа клубын тийм ээ онцлог нь яг юу юм бэ? Олон клубуд байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ олон клубуудад бас манай клуб ийм юмараа онцлог шүү гэдэг бас нэг One World гэдэг нэрийг өгөх гэж бой болсон. Тэгээд нэр олох гэдэг юм бэлээ. Тэгээд дэлхийд нэг зорилготойгоор бүгд тэмүүлээ тий бүгд амжилттай оролцъё гэсэн утгатайгаар One World гэд нэрлсэн. Тий нэрлсэн. Онцлог юм. Тэгээ манай онцлог болохоор одоо шинэ клуб тэгээд юу Kodokan сургалтыг ерөнхийдөө суулгах гал зүтгэлээ. Японы одоо тэр үндсэн жудо классик жудо гэхээс суулгах тийм ээ. Тий. Жудо бүхий одоо юуг суулгах гал тараал гэж байна.
Жудо Академиас бэлтгэн гараад те жудо подкаст гэдэг бас бид нар ч ингээд жудо бүхийг биеэрээ заагаал ингээд янз янз болол яваад байдаг. Бас яг энэ чинь жудогийн хамааралтай бас эцэг эхчүүд хүүхдүүд одоо маш хүүхдүүд үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ подкастаар дамжуулж бас юу хүрэх гээд байна вэхээр энэ олон тамирчид олон жил байрлалцсан ийм Сахилбааттай мундаг байрлалцсан тамирчид багшийнхаа оронд бас нэг өөр өнцгөөс харах тийм ээ. Жохон шантарч явсан бол би энэ подкастыг үзээд жохон сэргэлээ тийм ээ. Ингээд ийм хүнд бас хүрээсэй гэсэн ийм одоо үүднээс ялангуяа залуу тамирчдад хүрээсэй гэсэн үүднээс явж байгаа. Тэгээд энэ жууд Академиас бэлтгэн гаргадаг энэ одоо подкастыг бас урд нь үзчихсэн юм. Үзэлгүй яг би баг бүгд нь үзсэн, одгоох, давгаах тий бүгдээрээ шилгүүд тий бүгдийг нь үзсэн. Ер нь л үздэг. Тий. Тэгээ сая холоосон жин мастер болтын гаа яачи подкаст орсон байлаа. Саяхан хэд хоног юм тэрийг бас үзсэн. Тий. Тэгээд ингээд ийм гоё подкаст одоо хийж байгаа танд маш баярлалаа. Хүүхдүүд бас мотивац бас болно шүү дээ. Хүүхдүүд өөр өнцгөөс харах тий. За 24 цаг ивент сайтын талаар юу мэддэггүй урд нь харж байсан юм. Ер нь бол яваал байдаг байсан. Гэхдээ яг бол ингэж яг харж байгаагүй. Тий. Ер нь бол яваал ингээд мэдээ сайтууд цацаал ингээд явж байсан. Эсвэл яг бүр ингээд за нэг ийм сайт байт юм байна да гэдэг нэг бүр ингээд орж морч гэж үзэж байгаа тий. Аха. За ингээд бас их дуулга өөрийнхөө ажлыг одоо хүүхд багчуудад жуудыг таниулах, жуудаа өгөхөө сайн сайхан зүйлийг бидээ сурж аваасаа энэ нэргээд ингээд амьдралд нь бас эргээд хэрэг болоосаа гэсэн ийм сайхан клуб байгуулаад тэр клубт өөрөө дасгалж явуулагчаа хийгээд хажуугаар нь их дуулга тэмцээнд өөрөө идэж оролцож байгаа. Маш их завгүй байгаа үед нь цаг гаргаж манай подкастн дээр оролцоод маш их баярлалаа байгаа надаа. Тэгээд танад дивжэнэс нь бас их олон сайхан та нарын юуг сонсон 9 хүссэн сайхан сэтгэлжлийн бүртгүүлтугаа. За тэгээд бас нас залуу байна. Олон жил барилсан туршлага байна. Олимпиад орохгүй гэсэн бодлоо хаяад бас өнөртөө ганц үрцэлтэд үзүүл ямар ч жоохон байна вэ гэдэг бас тэгээд чадвал олимпиад ороороо гэсэн юм сайхан ирүүлэг. За маш их баярлалаа багшаа. Ирүүлэр болгоё. За тэгээд намайг урьж тий Монголын жудо бүхийн жудо академид иргэдэх жудо подкаст одоо хүрэлцэн урьж оролцуулсанд маш их баярлалаа. Мөн 24 цаг юмтэй маш их баярлалаа гэж хэлье. За таны болон та нарын маань цаашдаа хамт олонд цаашдаа ажлын амжилтыг хүсье. За их баярлалаа.